Hi Cherry. За өнөөдөр бүгдээрээ BTS хамтлагийн талаар ярилцуулна. За BTS хамтлаг бол өнөө цагийн хамгийн шилдэг boy band хамтлаг байгаа. За надаар хэлүүлдэггүй бүгд мэднэ. Тэгээд 7 гишүүнтэй. 7 гишүүнийг энэ удаагийн бичлэгээр бүгднгийн ярина гэвэл одоо миний бичлэг маш урт болчих гээд байгаа учраас би part 1, part 2 болгоод оруулъя гэж бодлоо. За өнөөдрийн бичлэгэн дээр болохоор зөвхөн 3 гишүүнийг ярина. За би бүр албаар сонгож авсан 3 гишүүн баг шүү. За эхний ярих гишүүн болохоор BTS хамтлагийн хамгийн гоё дуулдаг Jungkook гэж ярих болно. Тэгээд JK гэж бас дууддаг юм билээ. Тэгээд би JK гэдээр явчих. JK болохоор 1997 оны 9 сарын 1-нд төрсэн хамтлагийнхаа хамгийн залуухан наа шүү. За түрүүн хамгийн гоё дуулдаг гэж хэлсэн шүү дээ. За энийг болохоор би өөрөө зохиогоогүй. Энийг бас тайлбар болгож хэлэхгүй бол доор маш олон хүмүүс комментээр үгүй шүү дээ. Тэр хамгийн гоё дуулдаг шүү дээ. Тэр гоё дуулдаг шүү дээ гэд бас бичээд ээж магадгүй гэд би тодруулах маягаар хэлье. За яагаад хамтлагийнхаа хамгийн гоё дуулдаг вэ гэсэн чинь хамтлагийн дундаас асуусан чинь бүгдээрээ Jungkook заасан. Тэгэхээр хамтлагийн хамгийн гоё дуулдаг вокалист нь болохоор JK байгаа шүү. За тэгээд хамтлаг дундаас бас асуусан л да. Танай хамтлагийн одоо хамгийн төрүүлж хүнтэй гэрлэх гишүүн хүн бэ гэсэн чинь мөн адил JK заасан байгаа. За тэгээд нөгөө sad movie гэдэг чинь юм гонигтай яг нэг уйлуулах хэсэгтэй тийм кино үзээд хамгийн их уйлдаг гишүүн хэм бэ гэсэн чинь бас JK гэж хамтлагийн бүгд заасан байгаа. Хамтлаг дундаасаа бас асуусан л да. Одоо ингээд тус бүрдээ та нар одоо ирээдүйд хин гэдэг одоо дэлхийн алдартай хамтарч одоо коллаб хийж одоо дуу дуулмаар байна гэж асуухад JK юу гэж хариулсан бэхээр би Justin Bieberтэй хамтарч дуу дуулмаар байна гэж хариулсан байдаг. За тэгээд дараагийн бас нэг сонирхолтой зүйл нь болохоор та нар ч гэсэн бас сошиал сувгуудаар бас харсан л ах. Нэг Солонгосын алдартай сөүлийн их сургуулийг төгссөн нэг эрэгтэй жүжигчин байдэн штэ. За тэрний эхнэр нь Япон хүн баггүй юу? За тэгээд Япон эхнэртэйгээ хамт нэг нэвтрүүлэгт оролцсон reality show юм шүү. За тэгсэн чинь тэрэн дээр эхнэрээ ингээд танилцуулаад эхнэр нь ингээд Японоор ч яриад, Солонгосоор ч яриад. Тэгсэн чинь тэр нэвтрүүлгийг үзэх хүн болго хүүшээ энэ ч одоо BTS хамтлагийн. Тэгээ манай JK-тэй үнэхээр адилхан байж штэ. Тэгээ би бас тэрийг бас Instagram дээр анх харчаад үгүй JK парик зүтсэн багтаа гэж бодохгүй юу. Тэгсэн чинь үгүй бүр ингээд яриад дээ шүү. Тэгээ бүр сүлдээ энэ одоо AI юм болов гэсэн чинь яалч бүр бодит хүн юм байна. Бүр Япон эмэгтэй JK-тэй үнэхээр усны тусал адилхан. Бүр ихэр юм шиг тийм адилхан юм билээ. JK нэг лайвын дундаар бас хэлсэн л дээ. Би тэр жүжигчний эхнэрийг бол харсан. Тэгээ яалч надад үнэхээр адилхан юм бэлээ гэж бүр JK өөрөө бүр хүлээн зөвшөөрсөн байлээ шүү. Та нар анзаарсан бол нөгөө Calvin Klein-ийн нүур царай чинь JK штэ. За тэгээ бас нэг хэсэг манай Jennie бас нүур царайгаар бас ажиллаж байсан тий. Тэгсэн чинь тэр хоёр чинь бас нэг ивент дээр ингээд таарад Jennie маа нөгөө хоёр DJ найзтайгаа ингээд байж захта арын шилэн хорго руу ингээд хараад байсныг та нар мэдэж байна. Харангуйтаа ингээд харс сулгах гад ирэнгүүтээ шууд ингээд нүрээ буруулж мууруулаа та нар тэр бичлэгийг зөндөөл үтсэн баг. Тэгээ би юу гэж бодсон бэ гэхээр тухайн үед болохоор Jennie Vтэй нэр холбогдоод явж байсан те. Тэгсээр нэ яг хуу JK үнэхээр яалч гоё залуу шүү дээ. Тэгээд яач юм гээд JK рүү ингээл хараад байсан бичлэгийг харсан баг. Тэгээд зүгээр би тэр бичлэгийг хараад зүгээргүй боллоо биш. Жохон нэг жан юм харагдчихлээ. Эсвэл жохон крашлдаг гэж магадгүй гэж би бодсон. Jennie-гийн краш нь JK юм болов гэж би зүгээр хувьдаа бодсон. Тэгээ бас олон хүмүүс бас бодсон ба. Яагаад гэвэл хүний биеийн хилэмж, body language болон тэр хүний харц хэдэж худлаа ярихгүй шүү дээ. Тэгээд та нар угаасаа тэр бичлэг үзээ бол үзээрэй заяа. Та нар ч гэсэн яг тийм мэдрэмж төрөх болно. За одоо бүгдээрээ Sugaгийн талаар яриа. За Sugaгийн жинхэнэ нэр болохоор за Myunggi гэж унших юм шиг байна. Тайзны stage name нь болохоор Suga. За Sugaгийн төрсөн он нь болохоор 1993 оны 3 сарын 9-нд төрсөн. Яг Мартин 8-ны яг маргааш төрсэн юм байна. Анх урлагийн хүн болгоод бол түүний аав ээж болон гэр бүлийнх нь үнэхээр эсэргүүцчихсэн юм. Хүүгээ чамааг ингээ те урлагийн хүн болохгүй гэд бүр маш эсэргүүцэлтэй байж байгаад тэгээд одоо манай Suga аав ээжийн амийг тагсан байгаа шүү дээ. Тэгээд одоо ийм дэлхийд алдартай мундаг рэпер, дуучин, бүжигчин дэ хамтлагийн гишүүн болсон байх нэ. Юу чамааг айгүйх ингээ ойлуулдаг вэ гэсэн асуултанд Suga юу гэж хариулсан бэ гэхээр wasabi гэж хэлсэн. За яагаад тэгэхээр өөрөө хэлэхдээ би бол wasabi идэж чаддаг. Тэгтээ яг ингээд буруу wasabi-г ингээд идчихэнгүүд би бүр ингээ амсгалж чадахгүй амаараа ингээд амсгалдаг гинэ. Гэх бүр ингээ нулимснан гэж гойчдаг гэж байгаа байхгүй юу. За тэнгүүтээ өөр болохоор дэлхийн алдартай ингээд хамтарч ингээд дуу коллаб хиймээр байна гэсэн чинь Kanye West-ийг хэлсэн. За тэгээд хамтлагийн дундаа ингээд sweet те ингээд амтлаг төрлийн амтан дуртай юу эсвэл юм salty буюу давслаг амтан дуртай юу гэсэн чинь хамтлагийн бүх гишүүд бүгдээрээ юм чихэрлэг амтан дуртай гэж хариу өгсөн. Тэгтэл манай Suga ганцаархнаа salty гэсэн хариулт өгсөн. Тэгэхээр ийм давстай хоолнд их дуртай юм шиг байна. За дараагийнх нь болохоор бас л хамтлагийн дундаас book or movie гэж асуусан чинь бүгдээрээ movie гэж зааж байгаа байхгүй юу? Зургуулаа. Тэгсэн чинь манай Suga ганцаархнаа
book гэж хариулсан. Тэгэхээр ном унших дуртай юм шиг байгаа юм. Ер нь би ингээд анализ хийхдээ штэ ингээд олон бичлэгийг ингээд тэг хийж байгаа уран бүтээлийн ч гэсэн харсан. Нөгөө 6-аас арай өөр төрлийн өөр ертөнцийн хүн шиг надад санагдаад байхгүй. Тэр нэг дэлхийн аялын тоглолтын дээр ч гэсэн тоглолтын тэр атмосфер, тай засал тэр дуу, өөрхөн тэр стил, имиж ер нь арай өөр төрлийн хүн шиг санагдаад байгаа надад. Тэгэхдээ урлаг талаас илүү мэдрэмжтэй арай өөр гэсэн талаас л хэлж байгаа шүү. Заяа. Одоо шинэ BTS хамтлагийн V гэдэг илүү жоон классик, jazz те ийм soft, ийм уянгалаг дуунууд хийдэж штэ. Гэтэл Suga-гийн дуунууд арай өөр. Дарааг нь болохоор Suga-гийн хамгийн дуртай кино, all time хамгийн дуртай кино болохоор 2006 онд цацагдчихсэн Тааза гэж солонгосон кино байдیں۔ За тэр кинод үнэхээр дуртай гэсэн бүр хэд үзсэн ч өөддөггүй тийм кино юм байна. Тэгээ Suga болохоор хамтлагийнхаа хамгийн унтамхай юм байна. За дараагийн гишүүн болохоор миний бас my favorite гэж хэлж болохоор J-Hope-ийн талаар ярина. За J-Hope болохоор 1994 оны 2 сарын 18-нд төрсөн. За тэгээд J-Hope болохоор кофе нуртай. I love coffee гэж аахгүй. Тэгээд өглөө босоод кофе уудаг. Бүр тийм кофе addict гэж юм байдаг шүү дээ, тий. Ер нь натаа айгу төстэй. Би болохоор кофег нэг өдөрт 1-2 л уудаг. J-Hope болохоор нэлээд их кофе уух туртай. Тэгээд бүр өөрөө хэлж байгаа би хэрэг кофегүйгээр бүр амьдарч чадахгүй гэж байгаа. Магадгүй нөгөө өөрх нь бас ажил мэргэжлийн онцлог нь хангын ингээд шөнөөрч гэдэг юм уу, тий. Олон цагийн ингээд бэлтгэл сургуулалт инээ тэрэгээд кофе ууж сэрэгдэг л ах л та. За дарааг нь болохоор хамтлагийнхаа J-Hope болохоор хамгийн сайн бүжиглдэг best dancer гэж нэрлэгддэг. Уус хамтлагийнхан бүгдээрээ хүлээн зөвшөөрсөн. За тэгээд ногоон өнгөн дуртай юм байна. Яагаад ногоон өнгөн дуртайг нь бас тайлбарлаж хэлж байгаа байхгүй юу. Тэгээ RM хэлэхдээ манай J-Hope яагаад гэхээр тэрний одоо гарын үсэг нь хүртэл ийм ногоон модны хэлбэртэй байдаг гэж аахгүй ингээд. За дэлхийн алдартнуудаас хинтээ хамтарч дуудуулмаар байна гэж асуухад J-Hope юу гэж хариулсан бэхээр Tinashe гэж хэлсэн. Тэгээд Tinashe-гийн дуунуудад их дуртай юм шиг байна. Тэгээд ирээдүйдээс хамтарч дуудуулахыг хүсдэг юм байна. Үүнээс гадна болохоор BTS хамтлагийн best friend хинбэ гэж асуухад бол хамтлагийнхан Ed Sheeran гэж хэлсэн байгаа. За тэгээд J-Hope болохоор шууд цаанаас нь Halsey гэж хариулж байгаа харагдсан. Тэгэхээр ер нь бол дэлхийн алдартнуудтай нэлээд дотн байдаг нь бол харагдаж байна. За тэгээд түрүүн бас нөө Jungkook дээр нэг зүйл хэлэхэд бол хамтлаг дундаас асууж байгаа хгүй ингээд текстинг одоо тэ мессеж бичдэг төрлийн хүн гэж байдаг шүү дээ. Эсвэл шууд уцаар хүнтэй ярих амар төрлийн тэ уцаар л яриул илүү зүгээр текст ингээд бичихэр ингээд амар төвхтэй ядаргаатай гэсэн тийм төрлийн хүмүүс байдаг шүү дээ. Тэгээд энэ хоёр сонголтоос ингээд сонгоорой гэсэн чинь BTS хамтлагийнхан хоёр хуваагдсан. За нэг нь болохоор 5 гишүүн нь шууд хүнтэй уцаар ярих дуртай гинэ ингээд. Ялангуяа тэр хамтлагийн Jimmy ингэж хэлж байгаа байхгүй юу. Хүнтэй уцаар шууд ингээд ярих нь хамаагүй амар байдаг юм а энэ бол хамгийн best сонголт шүү гэж хэлж байгаа. Тэгсэн чинь хоёр гишүүн нь болохоор текст нэг сонгосон. Жишээ нь би гэхэд яг хөө хүнтэй шууд уцаар ярих нь надад бас амар байдаг л да. Тэгэхдээ зарим үед ингээд хүнтэй уцаар ярьснаас баг ингээд бичих нь илүү зүгээр идэв шүү дээ. Ингээд уцаар ярихаа жоохон айцтай ч гэдэм юм. Би хаяас нэг тийм байгаад байдаг. Тэгэхээр би болохоор зүгээр 50-50%. Тэгсэн чинь хамтлагийн Jungkook Jin 2 текстийг сонгосон. За тэгээд өнөөдөр имжлэг хэлээ сонирхолтой байсан болоо гэж бодож байна. За мэдээж нөгөө дэлхийн хамтлаг учраас бараг л хүн болгоо мэдэх учраас тэгээл одоо гэдэг Jungkook гүнгэл унарсан урт юм дэлгэрүүлж ярмааргүй санагдаад гол нь юм сонирхолтой бас содон байж магадгүй гэсэн тэр мэдээллүүдийг хүргэхийг хичээлээ. За тэгээд дараагийн удаа болохоор part 2-ороо үлдсэн 4 гишүүнийг ярина. За тэгээд тэр бичлэгийг хурдан үзхийг хүсвэл та нар маань яг энэ доор комент хэсэг дээр BTS гэж бичээрэй. Эсвэл part 2 гэж биччихвэл би шууд ойлгочихно. Та нар маань аль болох тийм итгэвтэй комментуудаа бичдэгт маш баярлалаа. Тэгээд комментуудаа бичсээр л байгаарай. Тэгээд part 2-ыг аль болох та нар итгэвтэй байх юм бол би тэр бичлэгийг хурдан оруулахыг бодно. Тэгээд та нар анзаарсан бол би ойрд маш итгэвтэй байгаа. Яагаад тэгэхээр бүр хэдхэн хоногийн өмнөөс шүү дээ. Эдитертэй болсон байгаа. Яа тэгэхээр би ганцаархнаа бүх зүйлийг энэ олон жил хийсэн учраас ачаалаа дийлэхгүй байгаа. Тэгээд би бичлэгээ эдитэ хийн. Тэгээд дээрээс нотын скингээр дээр рилээ хийн. Бас өөрийнхөө бас ажиллаа хийн. Чинь тэгээд хоёрын хүүхдийн ээж гэл ер нь ингээл хүн яриад байвал зөндөөл олон зүйлүүдийг амжуулж байгаа учраас нэг хүн энэ олон зүйлсүүдийг хийхэд айгүй хэцүү. Тэгэхээр та нар анзаарсан бол нэг усан онгоцны аяллаас хойших эдитийг болохоор манай эдитер охин маань хийж байгаа. Тэгээд надад маш гоё тийм тус дэмтэй болж байгаа гэх юм уу. Тэгвэл бүх зүйлсийг ганцаараа хийхэд бол үнэхээр амжихгүй байгаа. За тэгээд эдитер охинд маш их баярлалаа. Тэгээ энэ бичлэгийг ч гэсэн манай эдитер охин маань эдитлэн тэгээ та нар маань ч гэсэн гоё дэмжээд гоё комментуудаа бичсээр байгаарай гэж хэлмээр байна. За ингээд бүгдээрээ дараагийн бичлэгээр уулзцгаая. Түр баяртай.